Шинэ сарын мэнд шинэ 7 хоногийн мэнд залуусаа энэ 7 хоногийнхоо ханшийн тамгаар уулзч байгаадаа баяртай байна. За сүүлийн 2-7 хоногийн хугацаанд ханшийн там хөргсөнгүй шалтгаан нь мэдээж хэрэг гадаагаа дулаахан болсон. Мэдээж хэрэг тэгэхээр яг хөдөө гадаагууд их явж байна. За тэгээд энэ 7 хоногт ямарсан та хэдтэй ханшийн тамгаа хүргэе. За скул дотор бол мэдээж хэрэг бүх юм явдгаараа явж байгаа. За менторшип колууд, лайв анализууд, дээрээс нь одоо системтэй хичээлүүд бүгдээрээ явж байгаа. Тэгээд өчигдөр бид нэр биткойн дээр нэг ингэж арилжаанд орсон. За лайв анализ дээр ер нь бид нар яг энд үүссэн resistance-ийг сэтлэнгүүд шууд бай орно гэд шинжилгээнд дээр хэлсэн байгаа. За тэрний дагуу маш гоё явсан. Үүний дараа алтан дээр болохоор бид нар шууд оролт хийсэн. За энэ оролтыг хэрхэн хийсэн бэ гэхээр маш хүчтэй одоо импульсийн хөдөлгөөний дараа ретресэнтийн хөдөлгөөн орж ирсэн. За ретресэнтийн хөдөлгөөн орж ирэхдээ энэ дээр 30 минутан дээр тренд үүсгэсэн. Тэгээд энэ трендийн болохоор эсийн хаяг энэ зүүнний үзүүр гэж үзээд энэ зүүнний үзүүр дээр бид стоп лоссыг тавиад доошоогоо 1 Hz 2-тай арилжаанд орсон байгаа. За тэгээд энэ дээр бид нар гоё TP авч чадсан. Эсвэл дээр өнгөрсөн 7 хоногийн тийм өчигдөр бол нэг иймэрхүү сонин сайхантай. Тэгээд мэдэн дээр бас манайхан нэлээд хэд ороод ашиг хийсэн хүмүүс зөндөө ялтын томхог дээр харагдаж байлээ. Тэгээд скултэй та бүхэн маань нэгтгэх хүсэх юм бол энэ бичлэгний тайлбар хэсэгт байгаа линкэн дээр зочлоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За скулийн линк гэдээ байгаа. Тэгээд дээрэс нь скулд болохоор бид нар яадгүй гэхээр ер нь сигнал өгдөггүй. Аль болох сигнал өгөхгүй байхыг хичээдэг. Яагаад лайв анализ хийж яхад гоё оролтын нөхцөл бүрдэх юм бол яг би одоо орлоо шүүгээ хэлцдэг. Тэгээд орох үгүй нь яг тухайн хүний дур. Хамгийн гол нь бидний хувьд яг энэ форексийн зах зээлээс яг хэрхэн мөнгө олох вэ тий. За хэрхэн яг зөв зохистой суралцаж яг арилжаачин болох вэ гэдэг дээр төвлөрдөг болохоос биш яг одоо мөнгө хийгээрээ сигнал дагаж мөнгө хийгээрээ энэ гэсэн нэг ерөөсөө тийм community биш шүү. Тийм учраас зөв мөнгө хурдан мөнгө хийхийг хүсэж байгаа хүн байвал битгий ороорой. Харин яг энэ зах зээлийг судлаад энэ зах зээл дээрээс цаашдаа тэгээ урт хугацаанд яг ингээд ашигтай арилжаачин болохыг хүсэх юм бол манай community руу ороорой гэж та хэдтэй хэлмээр байна. За тэгвэл энэ 7 хоногийнхоо ханшийн таамагт бүгдээрээ орцгоё. За алтыг мэдээж хэрэг урт хугацаанд бүгдээрээ шинжлэх хэрэгтэй. За тэгвэл алтны хувьд бол Монтлоос бүгдээрээ харъя. Мэдээж хэрэг Монтли аптрендing хөдөлгөөнтэй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь алт урттай дээшээ өснөл гэсэн үг аптрендing хөдөлгөөнтэй байгаа. За одоо орж ирж байгаа маань болохоор яг нөө ретресентийн хөдөлгөөн байх нэ. За weekly time frame-ийг харъя. Мөн адилхан. За weekly дээр яг даун тренд гэж үзэж болно. Миний хувьд бол даун тренд руу орсон гэж үзэж байгаа. Тэгээд даун болохоор энийг сэтэлсний дараа ялангуяа сүүлд ирсэн ханшуудаар ер нь даун руу орсон. Одоо гэхдээ яг засварын хөдөлгөөн буюу ретресентийн хөдөлгөөн орж ирэх магадлалтай гэж харж байгаа. За тэгвэл энэ магадлал маань хэрхэн одоо бидэнд харагдаж байна уу гэхээр за өмнө үзүүлсэн энэ ёроолууд байгаа. Энэ ёроол дээрээс ягаргүй 2 удаа зүү татаж хаагдсан байна. За энийг харах юм бол бидний хувьд бол ретресентийн хөдөлгөөн орж ирэх боломжтой юм байна шүү гэж бүгдээрээ харж болж байна тийм ээ. За тэгвэл энэ хөдөлгөөн аль хүртэл орж ирэх боломжтой вэ гэхээр эхний ээлжинд энэ зүүнүүд байгаа. За тэгвэл бүгдээрээ яг weekly time frame-ийн одоо засвар хөдөлгөөн аль хүртэл орж ирэх боломжтой вэ? Эсвэл бүр эндээс дээшээ явах уугүй юу гэдэг дээр бүгдээрээ ярилцсан. Гэхдээ миний хувьд бол юу гэж харж байна вэ гэхээр алтны одоо уналт бол энэ түрээд бол дуусахгүй гэж би миний хувьд бол бодож байгаа. Яагаад тэгж бодож байгаа вэ гэхээр мэдээж хэрэг weekly маань down trend руу шилжсэн. Тийм учраас маш хүчтэй одоо resistance одоо хэсэг байгаа. Нөгөө support хэсэг байгаа. За энэ хэсэг. Тэгэхээр ийшээ буюу нэг 3400 3500 гэдэг ханш руу алтыг бол орж ирэх магадлал өндөр гэж миний хувьд бол харж байгаа. Тэгэхээр одооны өсөлт нь ер нь яг нөө засвар хөдөлгөөн байх магадлалтай л гэсэн үг. Миний хувьд бол ингэж харж байна. Тэгээд яг суурь шинжилгээ талдаа ч юм уу эсвэл яг гадны мэдээллүүдээр те Америк нэгдсэн улсын бодлогын хөвгүүдтэй холбоотойгоор яг доллар одоо суларна. За тэгээд алт маань өснөө, буцаад өслөө. Тэр амар сүртэй ярьж байгаас нь хэдэн 800 пип дээр хүмүүс
алт буцаж өслөө энэ төргээл сүртэй яриад байгаа. За үүнийг дагаад бид нар яг алтыг шууд өслөө гэж бодож болохгүй. За алт маань одоо өсөх дохио угаасаа өгөөгүй байна. Тийм учраас бидний хувьд за яг эх 7 хоногт лонг орж болох юм. Ягаад гэвэл том цагийн одоо засвар хөдөлгөөн учраас бид нар long confirmation бүрдүүл орж болж байна. Тэрнээс биш яг урт хугацаанд алтыг ерөөсөө өсөх те одоо ингээл алт өслөө энэ гэж ерөөсөө бодож болохгүй. Ахиж нэг ёроол их магадaltaй гэж та бүхэндээ хэлээд байна гэсэн үг. За. Тэгвэл миний хувьд бол том зургаараа ингэж харж байна. Тэгэхээр ингэж харж байгаа учраас одоо бага цагаар бүгдээрээ харъя. За бага цаг буюу тэр нь дээлээдэг тийм. Яг бол бид яг эх 7 хоногийн ханшийн тамгыг хийж байгаа учраас ингэж харахаас аргагүй. За тэгвэл daily time frame дээр хэдийгээр одоо support zone дээр ирсэн. За тэгээд буцаад хүчтэй өсөлтийг үзүүлсэн. За энэ хүчтэй өсөлт нь болохоор юу болж байна? Daily-гийн одоо засрын хөдөлгөөн болж байна. За daily тэгвэл хэрхэн хөдөлж байгаа вэ гэхээр эндээс retracement impulse яваад за retracement impulse гээд daily-гийн үндсэн 9 хаян дээр байна. За daily-гийн 9 хаян дээр байгаа хэрэг энэ чинь одоо бүтцийн орой байхгүй юу? Энэ ханш буюу 4380 гэдэг ханш сэтэржээж бид нар одоо daily маань uptrend руу шилжлээ гэж үзэж болно гэсэн үг. Тэр болол ерөөсөө дээшээ шилжээгүй. За дараагийн орой энд нэг одоо нам орой байгаа. За энэ нам орой ерөөсөө трендтэй хамаагүй зүгээр эхний ээлжинд алтыг яг дарж өгөх буюу resistance болж өгөх магадaltaй оройг энэ орой гэж үзэж байгаа болохоос бүтцийн орой биш шүү манай. За тэгэхээр алтан дээр ер нь бол хамгийн чухал одоо зоонуудыг бүгдээрээ зурчлаа. За эхнийх нь яг нь бүтцийн орой. За дараагийнх нь болохоор яг дунд нь үүссэн зүгээр орой байна. За нам оройнууд байна тий. За тэгвэл одоо алтыг тэгвэл daily дээр энэ зоонуудыг зураад байгаа шалтгаан нь юу вэ гэхээр энэ зоонуудаас буцаад унах боломжтой. За retracement-ийн хөдөлгөөн хэр зэрэг гүн орж ирж байгаа вэ гэдгээс шалтгаалаад бид нар дараагийн TP хүрэх одоо цэгийг тодорхойлно гэсэн үг. За тэгвэл Fibonacci татаа үзэхээр Fibonacci-гийн хэд вэ? Яг одоогийн байдлаар 50 level дээр орж ирсэн. За Fibonacci 50 гэхээр өмнөх ёроолыг эндээс өрөө ойвол өмнөх ёроолыг сэтлэх боломжтой боловч за одоогоор ерөөсөө унна гэсэн тохио өгөөгүй байна. Тийм учраас юу гэж үзэхгүй гэхээр тий ер нь бол нэг Fibonacci 61.8-аас ч юм уу тий унах магадлал хамгийн өндөр байгаад ингээ харахаар за ийм байна. За тэгвэл хэрэв хөдөлгөөн эндээс унах юм бол мэдээж хэрэг өмнөх орой одоо ёроолыг сэтлэх нэ. За хэрэв эндээс унахгүй дахиад дээшээ гараад ирвэл бидний хувьд бол ер нь дахиад өмнөх одоо ёроол руу нэг удаа сэлтгэхөөсөр аргагүй. За тэгээ өмнөх нэг ёроол руу сэлдэж байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ алт маань ер нь бол энэ хэсэгтээ нэлээд байж байгаа daily дээр тий. За ингэж яагаад ер нь бол ингэ дээш явчих магадaltaй гэж бид нар үзнэ гэсэн үг. Тэр болтол одоо эндээс унчих юм бол алтны хөдөлгөөн маань үргэлжлээд доошоо унсаар байна гэж бид нар ер нь бол харж болно гэсэн үг. За ийм байна. За тэгвэл эндээс хэрэг унчих юм бол дараагийн нэг ёроол хийлээ. За тэгээд дараа нь шууд үргэлжлээд ингээд явчих боломжтой байна. За тэгээ бидний харж байгаа ханш буюу 3500. За тэгээ 3450 гэдэг ханш руу алт маань орж ирж магадгүй гэж харж байна. За тэгвэл миний хувьд бол ер нь бол сэл харсан хэвээрээ зарим нэг суурь шинжилгээ одоо хийдэг хаддаг хүмүүсийн хувьд бол алтны уналт ингээд дуусчиж магадгүй гэж харж байгаа юм байлээ. Гэтэ ер нь бол юм болгон магадлал шүү дээ. За тэгвэл эх 7 хоногт бид нар хэрхэн арилжах вэ? За тэгвэл эх 7 хоногт хэрхэн арилжах вэ бүгдээрээ харъя. За тэгвэл 4 цаг руу орохоос харахгүй болчих жоо тий. За 4 цаг. 4 цаг дээр юу байна? За 4 цагийн трендээ бүгдээрээ анзаарна. За тэгвэл 4 цаг маань өөрөө uptrend руу шилжсэн байдалтай. За гэхдээ яг энэ хэсэгт бол тренд нэг амар гоё сайн харагдахгүй байна тийм үү. За тэгвэл бүгдээр нэг 2 цаг руу хараа үзье да. За 2 цаг руу баг гоё харагдчихлаа. За тэгвэл 2 цаг дээр uptrend-ийн хөдөлгөөн дээр явцсан. За тэгээд хамгийн сүүлийн импульсийн хөдөлгөөний бүгдээрээ зурвал иймэрхүү байдалтай. За тэгвэл одоо хамгийн сүүлийн 9-ийн ловыг бүгдээрээ тодорхойлно. Энд нэг 9-ийн лов байна. За тэгвэл энэ 9-ийн лов доошоо breakout орж ирэх юм бол бидний хувьд юу үзэх вэ гэхээр энэ чинь хөдөлгөөн буцаад унлаа. За буцаж унахтаа яах нь багада ийшээ орж ирнэ. За энэ зон руу орж ирж байна. За ханшны хувьд бол 3888 гэдэг ханш руу орж ирэх магадaltaй байна гэж харна гэсэн үг. За тэгвэл
Эндээс буцаад хөдөлгөөн доош орж ирлээ. Retracement-ээс яг нь доошоо харуул ер нь бол хамгийн зөв сонголт болж байна. За тэгвэл арилжааны хоёр боломжийг бүгдээр харъя. За эхний боломж нь. За эхний боломж нь энд үүссэн тэгээ 2 цаг, за 1 цаг дээр ч гэсэн харагдан да баг. 1 цагийг харчээ. 1 цаг болон 2 цаг дээр үүссэн энэ аптрендийн хөдөлгөөн доошоо унж орж ирэх юм бол тэгээ даун болох юм бол бидний хувьд бол дараагийн зон руу одоо сэлдэж болж байна. За тэгвэл ингээд сэлдэхэд орох хоёр боломж байна. За эхний боломж нь яг одоо чөөч юм уу тренд ченж ч юм уу алингаар хийж болно шүү дээ. Ингэж орж ирчих магадгүй шүү дээ, тий. За аль нь ч хийж болно. За ямарсан тренд доошоо даун эргэлээ гэж үзэх юм бол бид нар шууд swing сууж болно. За тэгэх юм бол stop loss-ыг энэ дээр тавиад доошоо. За ингэвэл 1/2-2-тай арилжаа гарч ирэх нэ. За тэгвэл жоохон наривчлалтай арилжаа хий гэвэл хоёр дахь хувилбар retracement-ийн хөдөлгөөн буюу тий буцаж орж ирэхэд нь одоо сэлдэж болно. За гэхдээ буцаж орж ирэхэд нь сэлдэхдээ бидний хувьд бол заахаа ер нь бол эндээс хэрэг confirmation хүлээхгүй гэвэл хагас дээрээсээ аваад ингэж үзэж болно. За ингэж үзэж болох нэ. Гэх мэтчлэн ингээд хоёр сэлдэх хувилбар гарч ирж байна. За эх 7 өдрийн хөдөлгөөн. За тэгвэл эндээс унахгүй шууд өсчүүл юу болох вэ гэж байна. За эндээс ер нь бол харах юм бол яг энэ candle-ийн одоо ханшийн хөдөлгөөн маань ер нь унах дохио ер нь ерөөс өгөхгүй байгаа. За энэ дээр бид нэг арилжаанд цэл ороод тип явсан гэж ярьж байсан. Тэгээд дахиад зүү татаа хаагтцсан. За тэгвэл энэ дээр эх 7 өнөخت миний таамаг бол ингэж харж байна. За доошоо нь бол тэгж арилжаанд орох нэ. Хэрвээ дээшээ сэтлээд ороод ирвэл яах вэ гэж байна. Сэтлээд энэ зоныг сэтлэхгүйгээр заяа. Энэ зоныг сэтлэхгүйгээр дахиж нэг орой хийж болно л да. Эсвэл зүүгээр сэтлэх ч юм уу fake out-аар одоо манайхан одоо liquidity хамах гэж яриад байдаг шүү дээ. За ингээд зүүтэй ч хамаагүй сэтлээд буцаад орж ирэх юм бол эн чинь swing low болчихно гэсэн үг. Тэгвэл энэ low хэрэггүй болоод за ингэж орж ирэх юм бол жинхэнэ бас гоё short арилжаанд орж болж байна. Гэхдээ ингэж дээшээ орж ирэх юм бол бидний хувьд бол эхний ээлжинд зүгээр өмнөх ёроол руу арилжаанд орчиход бол ямар ч асуудал болчихж ирэх гэсэн үг. За тэгэхээр би энэ дээр яг алт одоо ингэн тэгнэ гэж би та хэлэхгүй шүү дээ. Яг ийм хөдөлгөөн гарч ирвэл ингээрээ. Тийм хөдөлгөөн гарч ирвэл тэгээрээ гэж хэлээд дээ шүү дээ. За ингэж бид нар short харж болж байна. За ингээд хоёр хувилбар бүгдээрээ ярьчлаа. За гурав дахь хувилбар юу байх вэ гэхээр за энэ дээр бол анх сурж байгаа хүмүүсийн хувьд бол ойлгохгүй байж магадгүй. Хэрвээ тодорхой хэмжээнд шинжилгээ ойлгодог хүмүүс байх юм бол энэ бол амар маш гой хувилбарууд гарч ирж байгаа шүү. За дээшээгээ сэтэлжүүл яах вэ гэхээр за энэ сэтэлдэх юм бол би яаж арилжаанд орох вэ гэдгийг скуулийнхэнтэй холцож байна. За ер нь бол ингээд хоёр хувилбар байна шүү. Ер нь би таад хэлчихье. Тэгээд эх 7 өнөخت хэрвээ энийг сэтэлж орж ирэх юм бол шал өөр хувилбарууд орж ирнэ. Тийм учраас бүгдээрээ энэний талаар одоо яг дараа нь бүгдээрээ тий харъя. Ямар ч гэсэн би скуулийнхэнтэй зөвхөн алтны шинжилгээнээс гадна биткойн, паунд, йений шинжилгээнүүдийг би тусад нь оруулдаг байгаа. За тэгээд ер нь бол эх 7 өнөخت би одоогийн байдлаар яг нь алтыг өргөжлүүлээд доошоо харсан хэвээрээ байна л гэж би та бүхэндээ хэлэх гээд байна гэсэн үг. За ийм биш юм нахын. За тэгээд долларын индексийг нэг бүгдээрээ харчих заяа. Долларын индекс дээр одоо ингээд доллар унлаа энэ төр гэдээ бүгдээрээ яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь weekly-г хардаа бүгдээрээ. Weekly-гийн долларын индексийг хараарай. За эндээс харангууд яах нь вэ? Ерөнхий хөдөлгөөн маань ингээд даун юм шиг боловч энд үүссэн хөдөлгөөнийг ерөөсөө зүгээр өнгөрөөж болохгүй. Энэ дээр ямар ч байсан яг нь энэ ёр бол оройг сэтэлчих юм бол тренд ирэглээ. За ингээд одоо дээшээ доллар маань явах магадлал өндөр байгаа. Энэ price action-ыг бүгдээр хараарай. За тэгэхээр юу байх вэ гэхээр өнгөрсөн мэдээгээр унж орж ирдэг энэ уналт чинь өнгөрсөн 7 хоногийн уналт чинь зүгээр л энэ weekly-гийнхаа энд үүссэн тэ энэ хөдөлгөөний юу байх нь дөнгөж retracement байх нь шүү. Тийм үү? За ингээд retracement байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр буцаад хөдөлгөөн дээшээгээ өсөх магадлалтай юм байна гэдгийг биднэрт харуулж ирнэ гэсэн үг. За тийм учраас ер нь долларыг миний хувьд бол
үргэлжлээд өснө гэж харж байна. За тэгэхээр яг нөө алтны хувьд бол мэдээж хэрэг унах магадлал өндөртэй. За мэдээж алт доллар хоёр хоорондоо холбоо нэг амар тэг холбоо хамаарал бага болсон боловч за одоо ингээд доллар нь өгч явах учраас алтны өрсөлд эхэллээ гэж юусоо бид нар бодож болохгүй. Энэ бол массын тарих угаалт шүү гэж та хэдтэй хэлэх гээд байна гэсэн үг байна. За тэгээд энэ 7 хоногийнхоо ханшийн тамгийг дуусгая. Тэгээд та хэд маань сайхан баярлаарай, сайхан наадаарай. Арилжаанд нь амжилт хүсье. Дараагийнхаа weekly podcast-аар уулзъя. За түр баяртай.